Миний Facebook-ийг үздэг, Амар амгалан подкастын маань үздэг үзэгчид, сонсогчдаа яг энэ мөчийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдрийнхээ энэ дугаараар нэгэн гайхалтай зочныг урьсан байгаа. Би болохоор энэ Амар амгалан гэр бүлтэй ингээд нэг аауд их урмаар байгаа байхгүй. Ээжүүд бол зөндөө олон коучнэр урагдаад орцоо одоо бараг 23-4 дугаар хийцэн. Тэгээд аудыг оруулмаар байсан чинь тэгээд хэнийг оруулъя да гэд хаагаад явжсэн чинь нэг гайхалтай зочин хүнтэй танилцаад бид Нара коучийнхаа CEO Club гэд сургалтанд орж ирсэн зочин илтгэгчийг урьсан байгаа. Надад маш их таалагдсан. Тэгээд таныг за миний урилгыг хүлээн авсанд их баярлалаа. Та тэгээд өөрийгөө нэг сайхан танилцуулах уу? Би танилцуулчих уу? За та танилцуулчих уу? За тийм. Сайн байцгаана уу? Та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Төмөр Баатарын Баатар чулуу гэдэг. Тэгээ та бүхэн Баатараа гэж бодсноо. Би болохоор одоо Light on Hill Mining, Arrow Outsourcing гэдэг болон дөнөс гаднаас Швенэтила гэдэг компаниудыг удирдах явуулдаг нэг хоёрын бизнес гэдэг юм зад байна. Манай компани болохоор Монгол Улсын зах зээл дээр арматур болон босод төмөр эддүүдийг нийлүүлдэг юм компани байгаа. За тэгээд би эхнэр 6 хүүхдийн хамт амьдардаг. Манай юу гацчих. Интернет гацчих. Сайн Миний бол зүгээр нэг 6 хүүхэд гээл тасарчлаа. За 6 хүүхдээ аав хэдэн компани удирдан ажилладаг хувийн бизнес эрхлэгч энэ супер бизнесмен залууг урьсан байгаа. Би болохоор одоо энэ дугаараараа бизнесийн тухай ярихгүй аав гэдэг хүний талаар би ярина. Ягаад гэвэл подкастын маань нэр нь хангалттай сайн аав гэсэн нэртэй байгаа. Тэгээд 6-гийн 6 хүүхдийг тэгээд энэ их завгүй нийгэмд энэ ажил бизнесийн хажуугаар 6 хүүхэд одоо гэр бүлийн ажиргалтай авч явна гэдэг бол аав хүний хувьд бол маш их үүрэг хариуцлага их хөдөлмөр байгаа. Тэр талаар би суралцах гээд одоо аавуудтай үлгэр жишээ үзүүлж одоо юу гэдэг санаа нь өгөх зорилгоор таныг урьсан байгаа. Тэгээд таны бодлоор бол хангалттай сайн аав гэж юу нь ямар аавыг хэлэх вэ? Ерөнхийдөө бол айгүй хайцсангүй ойлголттой хангалттай сайн ойлгох. Яг ямар тодорхойлолтоор буюу ямар өнцгөөс харж байгаагаас шалтгаална. Ер нь ерөнхий утга нь бол хангалттай сайн аав гэдэг чинь бол өөрийнхөө хийх ёстой зүйлийг бүгдийг хийх ёстой өөрөө ухамсарлцсан хүнийг хэлнэ л дээ. Дүүрээр дөөрөд үзүүлж чаддаг, тэднийгээ хайрлаж чаддаг, илүү ойлгож чаддаг, хүндэлж чаддаг, санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлдэг, түүнээс гадна хүүхдүүдтэй цаг зав гаргаж чаддаг, зөвлөгөө өгч чаддаг тийм хүнийг сайн аав гэж хэлэх болов, хангалттай аав гэж хэлэх болов гэж бодож байна да. Хоёулаа анхын сэдвийг сонгож явах хамгийн сайн аав уу, эсвэл сайн аав уу, хангалттай аав уу гэвэл аль нэр нь гоё байна гэдээ ярилцж байхад би бодож үзсэн. Хамгийн сайн буюу сайн аав гэдэг чинь бол ер нь бол юу юм бэ те. Жохон тийм нөгөө нэг юм хүмүүсийг айгүй стресст оруулдаг тийм сэдв юм бэ л бодоод байсан чинь. Сайн аав байх юм гэж маш их хичээгээд, маш их стресстэй те өөрийгөө бас заримдаа олж чадахгүй тийм тохиолдол их байдаг учраас хангалттай аав гэдэг үг нь бол алдаатай, оноотой гэсэн мөртлөө ингээд сайжрах гад хичээж байгаа гэдэг үнийг харуулдаг болов гэж бодоод хангалттай аав гэдэг сэдвийг сонгож, хангалттай аав гэдэг нэрийг сонгож авсан байгаа. Тэгэхээр хангалттай аав гэдэг бол маш энгийнээр хэлэх юм бол зөв үлгэрл үзүүлдэг, тэгээ алдаа оноотой үргэлж өсөж өгч хүсдэг тийм үнийг хангалттай аав гэж хэлэх болов гэж бодож байна. Яг тийм байгаа аахгүй. Би ч гэсэн одоо би яг 50 гарцсан эмэгтэй ингээд 3 хүүхдээ бүр ингээд манай 3 хүү бол том болцсон өөрөөсөө ниссэн л дээ. Тэгээд одоо сүүлд нэгэ бодохоор ингээд яг ерөнхий зургаар нь харах юм бол хангалттай сайн ээж л байсан байгаа. Гэхдээ одоо ингээд алдаа оноогоо бодоод явж байхаар бас хөөрхөн нэлээд их алдаанууд хийсэн явж байгаа аахгүй. Тэгээд алдаанаасаа суралцаад явж байна. Тэгээд тэр ч утгаараа би бусад хүмүүст бас над шиг алдаа битгий хийгээсэй гэсэн утгаараа бусдад одоо дэм өгөх гээд санаа өгөх гээд ингээд лайф коуч болцсон ингээд ажил хийгээд ингээд подкаст энэ төр хийгээд явж байгаа тийм эмэгтэй байгаамаа. Тэгээд за тэгээд таны бодлоор бол одоо энэ
Монголын маань нийгэм хөөргөн стресс бухимдалтай байж тээ ингээл төгжрөл мөгжрөл улс төр энэ төр гээл тэгээд ажил бизнес ихэд ч гэсэн зөндөл бэрхшээл гардаг юм шиг байгаа. Тэгээд ийм ажил бизнесээ авч явахын хажуугаар одоо хувийн амьдрал ажил бизнесээ ингээд тэнцвэртэй авч явахд та яг юун дээр анхаардаг вэ? Ерөөс хамгийн гол нь цагийн менежмент. Аа. Хамгийн гол нь тэгээд дээрээс нь би бол өөрийн хувийн амьдралын зарчим бол үнэн байх гэдэг зарчмыг аягүй баримтдаг. Тэгээд тэр нь юу гэсэн үг вэ гэхээр нэгдүгээр цагийн менежментийн, хоёрдугаар тэр менежменттэй үнэнч байх нь өөр аягүй чухал байгаа. Бас хүмүүс хэлсэн үгэндээ хүрэх нь аягүй чухал. Тэгээд одоо жишээл хүүхдээ өнөө өрөө би 5 цагаас цэцэрлэгээс авнаа л гэсэн бол тэр ажлаа зөв төлөвлөж 5 цагаас авахгүй бол амжихгүй болохоор би буруу болчиход байгаа байхгүй. Тэгэхээр ерөөс яг ингэ аягүй зөв төлөвлөх хэрэгтэй юм байна. Тэнцвэртэй байлгана гэдэг нь ерөөсөө цэвэр менежментийн асуудал байна. Дээрээс нь хариуцлага. Хариуцлага гэдэг чинь өөрөө бол аягүй хайцангуй ойлголт шүү дээ. Яг юу хариуцлага гэх вэ гэхээр утсаа аваад хариулдаг нэг хариуцлага байж болно. Эсвэл утсаа авч амжаагүй ч гэсэн илээ та хэмбэ би ямар учиртай бай гэдэг байж болно. Эсвэл мессежэндээ тий эсвэл мэйл дээр 72 цагийн дотор иргүүлээд яаралтайгаар 24 цагаар энэ мэйл энтертэй хариулдаг энэ хариуцлагын асуудлууд аягүй чухал болох гэдэг ажил амьдралд аягүй тэнцвэртэй ойлгохын тулд эцэг хүнийхээ хариуцлагыг илүү ухамсарлцсан тийм байх юмсан гэж үздэг байхгүй яг. Юу гэхээр би хүүхдүүдтэй ямар нэгэн үргүй тий тэгсэн мөртлөө биднэрт би үргүүч гэсэн юу гэхээр миний хариуцлага бол тэднийг сайн хүн болгох бид үлдүүлэх хэрэгтэй гэдэг тийм хариуцлага. Гэхдээ бидний асуудал юу гэхээр нөгөө стресс юунаас үүсдэг гэхээр аюул юм шиг мэдрэмжтэй сайн байлгах хэрэгтэй, тийм байлгах хэрэгтэй, тэгэх ёстой гэдэг тийм өөрийг аюул юм хайцсан доктор байлгацнаас болоод эргээгээд өөрөө тэрэндээ стресстэй хинжүүр нэг өөр буруу юм болов уу боддог. Тэгэхээр ямар нэг хайр сэтгэл юм боддог хэлсэн зүйлээ та нөгөө нэг энэ Эрдэнэтэд ажиллаар явж байгаа таарчтай гэсэн. Тэгээд наад зочид буудлынд нь интернет нь жоохон асуудалтай авахгүй байх юм. Тасалдаад байх юм. За одоо ярьдээ. Сайн нэг тийм. Одоо хөвөрөл тасалдаад байна. Уцаараа эсвэл болох юм уу? За яг одоо болохоор зүгээр интернет нь ингээд дүүрэнд байгаа даа да. Нөгөө яриануд явахлаар магадгүй нөгөө видео бичиж байгаа болохоор цаашаа лайв хийж байгаа болохоор нөгөө дундаа хоцорж очиод ээж магадгүй тэгээд нэг тасраад байгаа юм шиг мэдрэмжүүд өгөөд байгаа. Тэгж магадгүй тэгвэл. Тийм. За одоо болохоор зүгээр энэ. За тэгээд үргэлжлүүлээ. Хоёрын хоорондоо холбож өгч байгаа болохоор тийм. За. Одоо бол зүгээр энэ. Өөр асуулт байна уу? Тий. За одоо нэг цагийн менежмент гэдэг чинь яг миний хувьд ч гэсэн би бол цагийнхаа менежмент дээр маш их алдаа хийжсэн байгаа даа. Тий. За тэгээд нөгөө хүүхдүүдтэй чанартай цаг хэрхэн гаргадаг вэ? Одоо тэгээд хүүхдүүдтэйгээ ямар спорт тоглолт юм уу, тоглоом тоглолт юм уу, card games тоглолт юм уу? Одоо яг яаж одоо 6 хүүхдэд зургууланд нь цаг гаргана гэдэг бол нэлээ их асуудал биз. Яаж цаг гаргадаг хүүхдүүдтэй чанартай цаг? Ерөнхийдөө бол би ингэдний хүүхдүүдийн төрсөн өдрийг өндөр ач холбогдол өгж тэмдэглэдэг. Том бидэг өгдөг, найз нөхөд үрдэг. Энэ нь болохоор хүүхдүүдэд аюу гой дурсамжтай байдаг учраас хүүхдүүдийн төрсөн өдөр дээр өндөр ач холбогдол өгдөг. Тэгээ Христийн Мэндисний баяр Крисмас бас өндөр ач холбогдол өгдөг. Хүүхдүүдэд нэлээд гой бэлэг авч өгнө, цаг зав зарцуулна. Хүүхдүүд маань уух хүслээ бичээд хийгээд тэрийг аваа шүн багтаад модны дор тавиад гэр бүлийн ивентүүд буюу эдгээр зүйлүүдэд цагаа маш их зарцуулдаг. Тэгээ би бол өөрөө хувьдаа одоо ингээд уян бизнес хийж байгаа учраас 6 цагаас хойш гэртээ хамтсан гэж аягүй хүсдэг. Тэгээ 6-аас 9 хүртэл хүүхдүүдээ тэдний тухай, хичээлийн тухай ярилцах, өдөр болсон зүйлийн тухай ярилцах, тоглох, тэдний босох гэртээ оронгуудаа би уцаа унтраадаг. Буюу уцааг ерөөсөө авдаггүй. Ихэнх хүмүүст би хэлдэг 6 цагаас хойш би уцаа авах маш дурггүй. Яаралтай юм гарах бол надад битгий задгаараач гэдэг юм уу. Тэгэхээр тиймэрхүү төлөвлөлтөөр би бол хүүхдүүдтэйгээ чанартай цагийг зарцуулах хэрэгтэй. Хажууд нь байхаасаа илүү сонсох юмсан, хамт байх юмсан, хүүхдүүдэд илүү мэдрэх юмсан гэж аягүй хүсдэг. Өнөөдөр цэцэрлэг дээр нь юу болсон бэ? Өнөөдөр хичээл дээр нь юу болсон бэ гэх. Тиймэрхүү зүйлүүдийг хийдэг. Тэгээд гэр бүлийн
активитүүнүүдийг хийдэг. Тэр нь болохоор бид нар цагдаа 1-2 удаа ч юм уу тий салхинд гарах, хамтдаа байх, тоглох. Манай хүүхдүүд нь хөл бөмбөг тоглодог. Одоо би чинь 4 бандтай том банд маань волейбол спортоор тоглодог. Тэгээ волейболынх нь би бэлтгэлд нь очиж үздэг, хаардаг. Багийнхтайгаа яаж харьцаж ийн, харилцаа хандлага нь ямар байна? Миний хүү хаана явж ийн? Тэгээд би хүү дээр юу сайжруулах сайн бай гэдэг би хүүгийнхаа бэлтгэл сардаа 1-2 удаа цаг зав гаргаад заавал бэлтгэлд нь очиж суудаг. Зүгээр очиод суудаг. Би үзэл хардаг. Өөр юм хийж чадахгүй юм угаасаа. Тэгээд тэр нь өөрөө миний том хүү бүтэйний харилцааг илүү сайжруулдаг. Тэгээд дараагийн хүү маань хөл бөмбөг тоглодог. Хөл бөмбөг тоглодог бас яг адилхан. Би бэлтгэлэнд 7 хоног бас очдог, хардаг. Тэгээд тэмцээнд нь бол тогтмол бүр цагаар төлөвлөдөө заавал бүх тэмцээн дээр нь би хүүгийнхээ хажууд байдаг. Дараагийн банд маань бас хөл бөмбөг тоглодог, бас очдог. Тэгэхээр энэ хүүхдүүдийнхээ сургууль дээр болж байгаа үйл ажиллагаануудад бас очих сонирхол айгүй өндөртэй. Тэрэн дээр айгүй ач холбогдол бий болдог. Тэр нь бол миний хувьд бол хүүхдүүдийг чанартай цаг гаргаж байгаа, тэднийг хайрлаж байгаа, тэднэртэй ойр байгаа гэдэг мэдрэмжийг хүүхдүүд маань авдсан болов уу гэж би эцэг хүний хувьд бол боддог байхгүй. Тэгэхээр би бол ажиллаа тэгж төлөвлөдөг. Аль болохоор хүүхдүүдийнхээ арга хэмжээнүүдийг очдог. Тэгэхээр хүүхдүүдийнхээ тэр спорттой холбоотойгоор манай гэр бол хөл бөмбөг тоглодог юм л айлаа юм да. Стагахалтай. Би болохоор нөгөө хүүхдүүдэд уг нь сагсан зөөдөг гэсэн байхгүй YMCA гэдээ байдаг шүү дээ Америкт чинь. Тэмдгийн сагсан тэгээд маш олон жил зөөжсэн болохоор одоо бодоход би нөгөө хүүхдүүдэд буулгачаал одоо нөгөө завгүй амьдрал гэж бодоод бүр дүрдээ итгэсэн болохоор ингээл хүүхдүүдэд буулгах тэр хооронд нь дэлгүүр хошоо өөр ажлууд амжуулаад тэгж их явдаг гэсэн баг. Манай хүүхдүүд бүр гайхдаг гэсэн байхгүй. Ээжтэй одоо манай нөгөө багийн тоглогч нарын аав ээж эмээ хүмүүнээр нь бүгдээрээ ирчил бид нарт тест ингээл биш хүүхдүүдтэй баяр хүргээл дэмжээл ингээл тест бүгдээрээ шуугаа сууж идэг. Бид нарыг хас болохоор хинч байдгүй та ингээд яваад гэдэг аав хоёр дандаа ажилтаа байдаг гэж яриад байдаг гэсэн. Тэг. Айгүй сонирхолтой нь яг нэг үлдээд Монголд айгүй олон айгүй цөөхөн аав ээжүүд бас очдөг хүүхдүүдийн бэлтгэлээр. Тэгэхээр би тэрэн дээр очихоор надад хувьд бол медитейшн буюу өөрийгөө бясалгах цаг байдаг. Одоо би хүүгийнхээ цаг 30 минутын бэлтгэлийг харахтаа хүүгээ яаж аялахцалж ийн юу хийж ийн гэж харахаасаа илүү айгүй чимээгүй тэнд суугаад өөрийгөө бодоод хүү одоо өөрсдөө харилцааг бодоод ажиллаа бодоод амгалыг хийгээд надад өөрт нь бас айгүй чанартай цаг байдаг. Тэгэхээр тэндээс болохоор айгүй энергийг авдаг нөгөө ингээд айгүй олон хүүхдүүд 30-40 хүүхэд ирсэн байхад ганцхан манай аав ирсэн байна. Зүгээр 2-3 аав ирсэн сууж агаад хүүгийнхаа нөгөө тоглолтыг болон хүүгийнхаа тэр бэлтгэлийг хараад байхад ихэнхдээ аав ээжүүд нөгөө нэг тэмцээн дээр нэрдэг мөртлөө бэлтгэл дээр нь ерөөсөө ирдэг. Би бол бэлтгэл дээр өндөр ач холбогддог. Яагаад тэгэхээр хүүгүүдийнхээ бас илүү ойр байх нь тэднийг намайг бид нарыг хайрлаж байгаа гэж мэдрэхийн тулд би зүгээр л тийм сууж яхад хангалттай. Тий. Харин тийм. Юмаа бодоод сууж яхад аав тэнд байх шүүгээр хүүхэд айгүй өөртөө ихтэй бэлтгэл чанартай хийдэг, өөртөө ихтэй байж нь айгүй өсдөг. Тэгээд бид хоёрын хоорондын харилцаа айгүй сайжирдаг. Ер нь бол. Тэстэ. Ундаг аав байна. За тэгээд нөгөө хүүхдүүд одоо ингээл ерөнхийдөө бид нэр эцэгхийн үүрэг бол хүүхдүүдэд нэг юм зөв хүн болгоод хүмүүжүүлчих хэрэгтэй байгаа юм байна шүү дээ. Ер нь бол тэгээд нэг өөртөө ихтэй те түүнээс ш эцэгхүүдийн нэг алдаач гэдэг юм бодлоо болохоор ингээл нэг эд баялаг материал юу гэдэг мөнгө төгрөг нь үлдээх гэл тэрний төлөө их зүтгээд байгаа харагддгийг би ч гэсэн бас л тэгж л явж ирсэн. Тэгээд тэр нь ч тэгтээ бас нэг бас амжилттай бас болоогүй. Тийм тэгээд та хүүхдүүдтэй ингээд нэг миний одоо бодож байгаагаар бол хүүхдүүдэд ингээд багаас нэг юм зөв дадал зуршлуудыг ингээд нэг суулгацсан байхад л ер нь тэгээд болчих юм билээ л дээ тий. Нэг тий. Тэр тал дээр та яаж анхаардгүй? Би ерөнхийдөө бол хүүхдүүдэд илүү хариуцлагатай байгаасаа гэж үздэг. Гэхдээ тэрнээс илүү үнэн байгаасаа гэж аягүй хүсдэг хүүхдүүдэд. Үнэн хүн болоосоо гэж үздэг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хүүхдүүдэд хизээч битгий худлаа хэлээсэй гэж хүсдэг. Алдаа хүн бол гаргаж болно. Бүгд алдаа гаргадаг. Гэхдээ алдаагаа хөдөө зөвшөөрдөг байх хэвээр миний хүүхдүүд. За уушлаараа аваа гэж хэлдэг байх хэвээр. Уушлаараа багшаа гэж хэлдэг байх хэвээр. Тэгээд тэрэн дээр анализ хийгээд алдаагаа яаж илүү сайн дахиж тэрийг яаж давтахгүй байх вэ гэдгийг хүүхдүүдэд сургахын төлөө маш их хичээдэг тийм аахгүй юу. Тэгэхээр хариуцлагатай байх хэвээр алдаагаа давтахгүй байх хэвээр тийм зөв суралцдаг дадлыг хүүхдүүдэд сургах юмсан гэж аягүй хүсдэг.
Би түрүү нөгөө Эрдэнэтэд ажиллаад явж байгаа гэж бодож хэлжсэн дээ. Аха. Тэгээд буудлаас ороод ирсэн чинь буудлын ресепшн хүүхдтэйгээ ярьжсэн бохоо хоолойных нь өнгөн чи намайг байгаа тэрэнд юу ч байгаа гэж битгий хэлээрээ за юу ойлгож гин үү чи. Тэгээд чи юу гэж бодсон бэ гэхээр бидний нэг хэцүү зүйл нь юу гэхээр хүүхдүүдээс сайн зүйлийг хүсдэг мөртлөө өөрсдөө хүүхдүүдтэй буруу үлгэрэл үзүүлдэг айгүй. Аха. Чи битгий худлаа хэл гэсэн мөртлөө өөрөө худлаа хэлээд идэг. Аав нь гэртээ байхгүй шүү тэр гэж битгий хэлээрээ одоо сая тэр ихч бол охиноо нэг нэг юм нуугаад ах шиг байна нэг хүнээс би сайн тэрийг мэдэхгүй л дээ мэдээ зүгээр яг ярианых нь жижигхэн хэсгийг тонцонгууд хажуугаар нь гарахтаа надад мэдгдсэн мэдрэмж нь юу гэхээр энэ ээж хүүхдтэй юу үлдээж байна гэж би бодсон байхгүй. Тийм багц. Тэгэхээр би бол хүүхдүүдтэй тэрийг л үлдэхийг хүсдэг. Ямар ч үед үнэн байгаасаа. Гэтэ яг үнэн байна гэдэг чинь бол заримдаа хэцүү л дээ нийгэмд бол ялангуяа хэтэрхий үнэн багшлаад ад үзэгдэн янз бүр болно гэхдээ хизээч үнэн ялдаг л байхгүй. Эцсийн дүнд үнэн л ялдаг. Хэцүү байж болно. Хэцүү байж болно шүү дээ. Тэр бол үнэн байлаа гэж хэцүү байлаа гэж хүн зовж байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа бол эцсийн дүндээ үнэн ялдаг. Тийм болохоор би хүүхдүүдийнхээ суур зарчим бол үнэн байгаасаа үнэн байна гэдэг чинь өөрөө хариуцлагатай байдгийг зарчим баггүй юу? Өөртөө ихтэй байгаагийн зарчим. Тэгээ маш олон зүйлийг агуулгын зарчим учраас бие даацсан байгаагийн зарчим бас мөн. Харилцааны зарчим мөн. Тэгэхээр би хүүхдүүдтэй хизээч битгий худлаа хэлээрээ буруу юм хийсэн ч гэсэн аавдаа үннээ хэлээрээ. Тэгээд би бол загнахгүй. Яагаад загнахгүй вэ гэж үнэн хэлж байгаа учраас. Харин чамаа буруу юм хийх юм бол худлаа хэлэх юм бол загнана. Тэр нөгөө асуудлаа нуугаад худлаа гэдэг зарчмыг буюу хин нэгнийг блэм хийгээд ямар нэгэн байдлаар худлаа юмнаас үүдэх гэсэн агуулдаг гэж үсэж дуудсан тийм. За одоо таны зөвлөгөөгөөр болохоор одоо хязгааны нэг одоо худлаа ярина гэхээс би ч гэсэн сүйд бодоод байх нь хүүхдүүд жишээлбэл ингээд автобуснаас хоцорчдгээс аахгүй заримдаа яриатай ч унтаад өглөө. Тэгэхээр би ч нөгөө хөргөж өгөх гэхээр миний ажлын цаг болчихж байгаа юм чи хүүхэд тэгээд хичээлээ таслах болохоор би за би тэгвэл сургууль руу чинь чамайг өвчтэй гэд хэллээ шүүгээр хүүхдийнхээ нүдэнд худлаа ярьдаг гэсэн байгаа аахгүй. Гэхдээ яг аз манай хүүхдүүд үнэн ч хүүхдүүд болж өссөн л дээ. Тэгээд гих мэдчлээ эцэг хүүд ингээд алдаа хийгээд байд юм лээ. Таны хэлдгээр нөө хүүхдүүдэд сайн сайхан явах хүсдэг дээрээс нь сайн хүн болоосаа гэж хүсдэг мөртлөө нөгөө өөрөөрөө үлгэрлдэг гэдгээл нь мартчихдаг юм уу тэр их үед одоо жоохон буруу алдаанууд хийгээл байд юм бэлээ. Би ч гэсэн тэрийг одоо сүүлд нь анзаарч байгаа аахгүй. Та тэгээд одоо хүүхдүүдтэй ингээд хариуцлага наагдууллаа гэж бодоход шийтгэлээ гэхэд жишээлбэл яаж шийдэх вэ? Ерөнхийдөө бол нөгөө жоохон багт нь бол нөгөө тоолдог байсан шүү дээ. 1 2 3 гэх тийм үү. тоолоод яг тогтгол яг тоолдог шүү дээ. За чи энийг сонгох уу одоо шийдвэр гаргаараа 1 2 3 за буруу юм ийм бол болон суу тайм аут гэж мэдчихэж шүү дээ. Тайм аут өгөх хэдэн минут. Тэгээд ерөнхийдөө бол шийтгэн гэхээсээ илүү учирлаж хийж тайлбарлаж өгөхгүй болох дээр шийтгэл гэдэг чинь ер нь бол хамгийн ядарсан хүмүүжлийн арга шүү дээ. Арга тий. Хамгийн ядарсан арга. Яг үнэ. Өөрөөсөө холдуулах гэсэн, зайлуулах гэсэн, асуудлыг өнгөрөөх гэсэн арга шүү дээ. Шийтгэл. Тэр яг болж өгөө шийдэхгүй байхыг хичээдэг л дээ. Айгүй олон хүмүүс намайг их зөөлөн гэдэг юм. Чи хүүхдүүд ерөөсөө загнахгүй юм. Хүүхдүүдтэй хатуу юм хийхгүй юм гэдэг. Би тэгтээ буруу ч яж магадгүй зүгээр өөрөө юу гэж боддог гэхээр миний өөрийн ертөнцийг үзэх үүдүүд юу гэхээр амьдрал ер нь хүнийг хайрладаг шүү дээ. Амьдрал хатуу шүү дээ. Тэгэхээр хүн эцгийнхаа гэрч жаргадаг гэдэг би үзэлтэй байхгүй миний үзэл. Тэгэхээр би хүүхдүүдийг хайрладаг ер нь бол зөөлхөн. Яг аавынхаа хажууд угаасаа 18 үрээд амьдрал дээр гарахаар амьдрал бидний чинь бүр ухын бодоод хайрлахгүй. Тийм болохоор би жоохон зөөлхөн. Тэгэхээр хитрхи зөөлхөн байна гэдэг нөгөө шалчгаар нэлцгээр байхасаа илүү зөв буруу хоёрыг л хэлж өгөх юмсан гэж боддог. Үлгэрлэх юмсан, заах юмсан гэж боддог. Тэгээ зааж гаргах нь шийтгэл болдог миний хувьд бол. Хүмүүсийг гайх бахта би ч одоо ер нь их баг тоотоод чангатай урсан хүн. Ер нь алгадаж бол үзээгүй, хүүхд мөхтөө зохиж үзээгүй. Тэгээ зэмлэх үе бол байна. Тэгээ маш баг
доод тауноор ер нь ярьдаг би бол тэрийг ч их мэддэг хичээдэг өөрөө. Яста гайхалтай юм уу. Таны энэ подкастыг олон хүмүүс үзээсэй. Ерөөсөө нэрээ бид нар чинь хүүхдүүдэд шийтгэн гэдэг бол ер нь л ядарсан л арга гэдгийг л би ч гэсэн бас ойлгуулаа л да. За тэгээ дараагийнх нь асуулт болохоор шүү дээ. Яг нэг үгүүд үү шүү дээ. Одоо би зүгээр нэг ингэж муулах гэж байгаа юм биш шүү. Гэтэ энэ overall монголчууд ер нь ингэж масаараа аваад үзгээд манай өөрөө боловсролын систем чинь жоохон таар байхгүй юу? Аа. Дээрээс нь нөгөө нийгэм нь бас тиймэрхүү байсан болохоор бид нар чинь аав ээжээ өсгөж үзээгүй байхгүй юу? Тийм шүү дээ. Өглөө ажилдаа яваад орой ирдэг. Өдөржингөө тэгээд одоо тэд сургуультай яваад ирэнгүүтээ өөрөө татлагандаа яваад өөрөө юмдаа ингэж тэр ямар утас хүмүүс байсан биш. Өдөржингөө тэгээд тэр орноо цэвэрлээл хашаан дээр харж ангууд аав ээжээ ирж ийн гэдэг сургаа гэс 5 минут ороод нэг хог могоо шүтгээд гэрээ ингээд аргатай хоол мол хийчихэл. Тэгээд юу ингээд нөгөө өөрөөр хүмүүжсэн хүмүүс ахгүй бид нар. Тийм. Тэнгүүтээ эргээгээд нөгөөхөө хүүхдүүдтэй хийх гэх тэнгүүт өвгүүдийг юм их баг байт юм байлээ. Дээрээс өвч байгаа одоо өв эцэг гэхээр үлдсэн юм гэж ярина шүү дээ. Одоо муулж байгаа юм биш үү? Би бол айгүй сайхан аав ээжээс өссөн хүн. Гэхдээ тэдний нөгөө нэг соёлын ялгаа нь одоо бидний хүүхдүүдэд хүмүүжүүлэх гээд байгаагаас шал өөр байгаа байхгүй юу? Яа тийм. Бид нар чинь загнахгүй байхаас ч өөр аргагүй юм билий. Хоол байсан юм билий шүү дээ. Яг нэг үгүүд гэдэг. Аа. Тэр их багын дорсомж их баг байдаг би миний хувьд. Яг би бол дунд түвшний айлын хүүхд шүү дээ. Яг 92 3 онд 13 4-тэй байсан. Яг ингээд ухаан орж байгаа үедээ нөгөө хоёр нийгэм шилжгийг үзсэн жоохон картын барааны жоохон тэмдэг хүмүүс шүү дээ бид нар чинь. Тэгэхээр ихүүд маань өөрхий хамаг сайнараар бидний хамгийн гоё байлгахыг хичээж ийсэн, хамаг сайнараар амьдарч ийсэн. Тэрийг би юу шүүхгүй жаргалтаар байсан, сайхан байсан. Гэхдээ ер нь бол масаар бол нэлээд загнуулж байсан. Одоо ингээд бодох. Тэр эргээгээд нөгөө хүүхдүүд загнахгүйгээр айгүй олон хүмүүс гайхаад байдаг хгүй. Чи яаж тэгж болоод байдгийг ингээд. Би тэрийг 2001 онд би нэг том өдөрдөгчийн үгийг сонсч байсан юм аа. Нэлээд том инфлюенсер юу гэж хэлжсэн бэхээр амьдралын минь турш нэг ч удаа гар үрж үзээгүй аав ээж хоёртой баярлалаа гэж хэлжсэн байхгүй нэр гарцсан. Тэгэхээр нь би тийм юм гэж байд юм уу гэж 23 4-тэй залуу бодож байсан байхгүй дотроо. Тэгж хүүхдээ өсгөж болд юм уу гэж бодож байсан. Тэгээд би тэрийг өөрөө дотоод ертөнцийн зарчим болгосон байхгүй. За энэ хүн болж исэн бол би яагаад болохгүй гэж бодоод тэгээд тэрүүгээрээ л би үрж байгаа. Тий, би чи маш хичээж байгаа. Тий. Яг үнэ. За дараагийн маань асуулт болохоор шүү дээ. Одоо ер нь ажиргалтай аав ээжийн хажууд л хүүхдүүд ажиргалтай өссөн шүү дээ, тий? Тэгэхээр та одоо их нэртэйгээ одоо халуун дотн хайр сэтгэлээ одоо ингээд яг урдих шигэ байгаагаар нь авч үлдэхийн тулд одоо ямар одоо чанартай цаг их нэртэй болон өөртөө гаргаж байна. Асуудын харилцаан дээр яг юун дээр анхаардаг. Би бол нэг юм үздэг. Хайр бол цэцэг шүү дээ, тий? Аа. Тэр мэдчихэв. Хайрыг устгахгүй бол өгч чинь тий. Айгүй олон хүмүүс би ч юм хайртай юм чи хайртай гэж хэлээд яах юм гэж их боддог. Яг үнэ. Эсвэл бол хайртай болохоор суудсан байгаа шүү дээ. Хажууд нь суугаад ерөөсөө хайраа илэрхийлэхгүй тий. Айгүй олон хүмүүс гэдэг. Би яах вэ? Яадаг вэ гэхээр илүү олон хайртай гэж хэлэх хэрэгтэй гэж боддог. Өдөр би маш олон удаа хайртай гэж хэлдэг. Илүү олон үнсгийг хүсдэг, илүү олон тэрвэлгийг хүсдэг. Яг хүмүүс харахад нь илүү л та. Гэтэ яг тэгэхээр хайраа илүү амьд авч үлдэхийн тулд би тэр хүний хажууд байгаа шүү гэдгийг мэдрүүлэхийн тулд нэгдүгээр. Хоёрдугаар чанартай цагаа бид хоёр яадаг вэ гэхээр ерөөдөө сардаа 1-2 удаа болзоонд явна. Хоёулаа кинонд явна. Зүгээр гоё хоолны газар ороод хоол идэнэ. Зүгээр гадуур хамтдаа 2-3 цаг алхах нь. Тэгэхээр би юу гэж боддог вэ гэхээр эрэгтэй ч вэ эмэгтэй ч хүн бол ингээд сонсогдохыг аягүй хүсдэг. Хин нэг намайг сонсогдохыг аягүй хүсдэг. Тэгэхээр эмэгтэй хүн ч гэсэн ялгаагүй. Тэгэхээр эрэгтэй хүмүүс бодохдоо эмэгтэй хүн тийм гэж бодоод байдаг. Эрэгтэй хүн бас адилхан байхгүй. Яг үнэ. Тэгэхээр ингээд гоё ярилцах аягүй дуртай би эзнэртэйг. Хайраа өнөөдөр ажил нь ямар байсан, амьдрал нь ямар байсан, юу нь стресстэй байсан, юу нь таалагдаагүй, яаж ийм том банд маань ингэсэн, тэгээ хоёрдугаар хүн маань ингэсэн, охин маань ингэсэн, энэ нь болохгүй байсан, тэр нь болохгүй байсан. Би чи юу гэж бодож юм гээ би аль болохоор их олон цагийг их нэртэйгээр ярилцгаансаа гэж боддог. Ямар ч завгүй байсан би нэг 10-15 минут залгаад уцаар яриад өдөр юу болж ийн, ямар коммуникац болж ийн
Энэ ихэнхдээ орой гэртээ байхыг хичээдэг. Гэхдээ амжихгүй бол би заавал эхнэр лүгээр нэг алаарм баг тавьчихсан. Тэгээд би заавал залгах хэрэгтэй гэдэг тийм майндсеттэй байдаг учраас би энэ ихнэртэйгээ ойлголцохыг л хүсдэг. Яг тэр хүн бол нийгмийн амьтан байхгүй. Юу гэхээр харилцааны амьтан байхгүй юу гэсэн. Тэр харилцаа гоё байна гэдэг чинь хайр байгаа л гэсэн үг. Гэхдээ муухан харилцаатай бол хайр хийж байхгүй. Зүгээр би чамд хайртай шүү дээ. Тэгээд мэдж байгаа үстэй гэж ер нь ихэнхдээ байх гэдэг юм шиг санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр ер нь бол маш жижиг зүйлүүдээс хайрыг мэдэж болно шүү дээ. Хамтдаа хоол хийж болно, кино үзэж болно, тий? Зүгээр хамтдаа шалаа арчиж болно. Тэгээ би ингээд орой ядарч орж ирэнгүүтээ угаалганд аяг байх юм бол би аяга их угаадаг. Яг тэр манай их аяг угаах аягүй дурггүй. Энэ болохоор би тэрийг нөхөхийг хичээдэг. Манай их нэр гэр цэвэрлэх жоохон дурггүй. Тийм болохоор би гэрээ цэвэрлэх сонирхолтой. Яг тэр нөгөө битээр бие биенийхээ дундуурыг дүүрэх гэж хамт байгаа болохоос биш. Би биендээ одоо тэг эмэгтэй хүн бол гэр цэвэрлэх хэвээр чи суужээ гэдэг. Би тэрийг бол үзэн яа. Ер нь бол эрэгтэй хүн ямар байх хэвээр, эмэгтэй хүн ямар байх хэвээр гэхээр ерөөсөө хоёр талаасаа л би түрүү нөгөө та нарын бас урагшлан дээр хэлжсэн шүү дээ. Багийн спорт шүү дээ чи ерөөсөө. Хоёулаа хамтдаа л үүргээ биелүүлж ижил амьдрал аз жаргалтай байдаг болохоор хайрынхаа илүү ойр дотн байлгахын тулд айгүй олон тийм нөгөө 6 хүүхдтэй ядуу байдаг гэж ойлгох юм уу? Тэгээ би бол тэгж боддгоо. 6 хүүхд гаргасан байсан ч гэсэн 10 хүүхд гаргасан байсан, 1 хүүхд гаргасан байсан ч гэсэн өдөр болгон би ихнэртэй шинээр дурламаар байдаг. Дурладаг. Эхнэр маань ч гэсэн өдөр болгон над руу шинээр дурлах хэрэгтэй. Ингэж хайр гоё байдаг болов уу гэж хосын харилцаан дээр бол би бол тэгж боддог юм байнамаа. Тэр үзлээрээ ч гэсэн өдгийг үзэж байгаа. Тэр нь бол үндсэн зарчим бол илүү сайн ярилцах хэрэгтэй. Яг үнэ. Тэр хоёрт бол нууц байхгүй. Заахан ярилцах хэрэгтэй, ойлгоцох хэрэгтэй. Тэгэхээр энэ үл ойлголцлоос хэрүүл ихтэй, үл ойлголцлоос муухай мэдрэмжүүд ихтэй, ярилцахгүй байснаас л асуудлууд үүсдэг. Тэгээ ярилцахтаа цаг гаргах хэрэгтэй. Тэгэхгүй нөгөө нэг завгүй байна гэдээ ярилцахтаа цаг гарахгүй байна гэдгийг би бол ойлгохгүй. Яг л ямар ч завгүй хүнд 15-20 минут өдөртөө байдаг байхгүй юу? Ямар ч завгүй хүнд. Тэгээ ямар ч завгүй байсан хурлынхаа дундуур гараад 0 орохтой ч юм уу нэртэйгээ 15 минут яриад 5 минут ярьж болдог л байхгүй юу? Ямар ч семинартай байсан. Тэгээд тухайн өдрөөр нь би авч үздэг асуудал. Тэрс би 20 жилийн өмнө ихнэртэй хайртай байсан шүү дээ гэж бодохгүй байна. Тэгэхээр маргааш илүү бас сайхан байхын тулд өнөөдрөөс ч гэсэн бичиж хэрэгтэй гэж боддог. Тийм юм байна да. Тийм харилцаан дээр. Баярлалаа. Гайхалтай сайн энд ихнэр биш ихнэргийн нөхөр байна гэд за олон хүнд энэ подкастыг мань сонсоосоо гэж бодож байна. Би ч гэсэн өөрөө сонсноо. Би ч нэг подкаст хийсээ дараа нь ингээд нэг сонсдгоо байхгүй юу. Нэг бүр өнөөр нөхөртөөгөө дүүтэйгээ хамт сонсноо энэ подкастаа. За тэгээ дараагийнх нь асуулт болохоор таны ажиглалд анзаарснаар та ч бас Америкт амьдарч ирсэн гэж байгаа шүү. Сургуульд явж ирсэн байлээ те. Тэгээ таны ажиглалд анзаарснаар энэ гадаадд байгаа. За юу гадаадд ч гэлтгүй ер нь бол Монголд байгаа. Ер нь аавууд одоо хүүхэд хүмүүжүүлэх тал дээр за аауд ч гэлтгүй ер нь эцэг эхүүд ер нь ямар хуу алдаанууд гаргаад байна вэ одоо хэдэн алдааг бити тэгэрээ гэд хэлэх юм бол аауд ер нь бол энийг бол ярианыгаа дунд хэлэхгүй байхгүй. Энэ зүгээр Төмөр Баатарын Баатарчуудын гэдэг хүний ертөнц буюу би төгс энийг байгаа гэж хэлэхгүй шүү. Төгс гэдэг байгаа. Тэгэхээр миний өөрийн ертөнцийг үзэх үзэл Баатарчуудын одоо 6 хүүхдээ өсгөж байгаа арга барил тэгээд сургууль соёлоос олж авсан, нийгмээс олж авсан, эцгийнхээс олж авсан боловсролоо өөрийнхөө мэддэг зүйлийг, өөрийнхөө хичээж байгаа зүйлийг л би та бүхэнтэй хуваалцаж байгаа болохоос энийг буруутгах гайгүй шүү. Бити буруугаар ойлгоорой. Тэгвэл би ийм лаг гэж бас харагдах гээгүй шүү. Миний шүү. Тэр нь зарим нь таалагдахгүй байж болно. Би тэрийг бол бүлээн зөвшөөрнө. Тийм болохоор бас энэ подкастыг үзэж байгаа, энэ лайвыг үзэж байгаа хүмүүс бас зүгээр энэ асуудлыг маань ойлгоосой тий. Нэг лаг нөхөр гарч ирээд попрод гоё харагдах гал гоё юм яриад байна гэж бас бити бодоорой. Би зүгээр өөрийнхөө хийхийг хичээж байгаа. Илүү сайн хангалттай аав байхын тулд өдөр тутам өөртөө амьдралдаа зарчим болгодог тэдгээр зүйлүүдийг л яг үнэ. байгаа шүү. Энийг бас тунгааж бодож байгаарай тий. Бас үүний асуулт маань бодохоор ер нь нийтлэг алдаа юу байдаг вэ гэж асууж ах шүү гээ. Тэ зөв. Яг үнэ.
За ерөнхийдөө бол Монголын нийгмийн хувьд бол мөнгө олохыг нэгдүгээр тавиад гэр бүлийг хоёрдугаар тавьсан л хамгийн том алдаа л да. Хүүхдүүдээ элбэг дийбэг өсгөхийн тулд эцэг хүн материалын зүйлээр хангахын тулд эсвэл бол эцэг хүн хатуу байх ёстой гэдэг энэ төр бол алдаа гэж би боддог л доо. Юу гэхээр энэ өөрөө хүүхдүүдээ өсгөх гэдэг чинь өөрөө процесс шүү дээ. Яг үнэ. Цаг хугацаа чинь дахиж хизээж ирэхгүй шүү дээ. 3 настай таны охин чинь хизээж байхгүй шүү дээ. Тэгэхээр охиныгоо 3 настай байхад нь завгүй ажиллаж байгаад 10 настай болонгууд нь заав мөнгөтэй олчтой одоо хүрээд ирлээ миний охин гэхээр 10 настай л охины мэдрэмж байж шүү дээ. 3 настайг энэ юм мартчих байхгүй юу? Тийм болохоор цаг хугацаа чи амар чухал. Завгүй байсан илүү цаг зав хүүхдүүдтэй гаргах хэрэгтэй гэж би боддог. Тэр мэдрэмжүүдийг авч үзэхгүй те. Би нэг бас нэг дээгэн үед нэг юм түүх сонсч ирсэн. Тэр маань бас 21 2 таахад гэр бүлтэй болоог байхад сонсч ирсэн түүх маань миний амьдралын алтан зарчим болсон л доо. Тэр маань юу гэхээр их түүхэн дээр юу гэдэг вэ гэхээр гэр бүлээрээ хотод цирк ирчээд гэр бүлээрээ ширээ тойрж үзээд ингээд сууж байгаа хоол идээ цирктэй явах гээд огтлоод байжсэн чинь утсан дуурсан гэж байгаа ажлынх нь. Тэгээ утсаа аваад аав нь очиж хариулангуудаа уушлаараа би очиж чадахгүй гэдэг утсаа тавьчихад хүрээд ирсэн. Тэгсэн чинь эхнэр нь ажлаас чинь яарлаа дуудаад байгаа юм шүү. Хотод цирк дахиж ирнэ штэ. Чи ажилдаа яваад зүгээр юм шүү гэж хэлсэн гэж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нөхөр нь юу гэж хариулдаг вэ гэхээр хотод цирк дахиж ирнэ. Харин миний хүүхэд нас дахиж ирэхгүй. Тийм учраас би ажилдаа явахгүй хүүхдүүдтэйгээ хамт циркт явна гэж хэлсэн тэр түүх миний амьдралын зарчим болсон. Тэгээ би бол хүүхдүүдтэй аль болохоор илүү цаг гаргахыг хичээдэг. Тэр 1 настай байх, 2 настай байх, 3 настай байх, 4 настай байх те мөч болгоныг ингэж гоё качап хийгээд барьж аваад мэдрэмжэндээ үлдээх юмсан хүүхдүүдтэй гоё тийм мемори үлдээх юмсан гэж боддог учраас хүүхдүүдтэйгээ цаг зав зарцуулдаг. Тэгээ нэг ийм байгаа зүйлээ маш богинохон хугацаанд ч гэсэн чанартай байлгах юмсан гэдэг. Тэгэхээр тэр л жоохон нийтлэг алдаа баг. Ер нь бол зүгээр материалын зүйлээр нангацгаар минийхүү босдод юм болчих штэ гэдэг. Яг маш олон хүмүүс асуудлын гол нь айгүй хичээж байгаа, айгүй зүтгэж байгаа Монголын нийгэм. Яг гоо санхүүгийн улс орны эдийн засгтай холбоотойгоор бас гэр орондоо цаг зав зарцуулаад урт хугацаагаар ажилладаг аав ээжүүд байж болно. Бид нарыг бол буруутгахгүй. Тэгээ бол байгаа цаг хугацаанд бол маш чанартай цагийг л хүүхдүүдэд зарцуулчих юм бол энэ чухал юм байгаа юм байна. Тэгэхээр нийтлэг гаргадаг алдаа бол материалын зүйлээр хангах бусд нь болно л гэдэг алдаа юм надад. Би бол юм бодчих. Тэгээд дээрээс нь одоо ингээд нөгөө материалын зүйлийг хангах гад яваад байхаар найз нөхдөд айгүй цаг зарцуулдаг. Би өөрөө арх удаггүй. Тэгээ миний эргэн тойронд хамт бизнес хийж байгаа найз нөхдөд ингээд хараад байхад 6 цагаас хараад найзуудтайгаа тоглох уух энтертэй айгүй цаг зарцуулт юм байлээ. Тэгсэн мөртөө хүүхдүүдийг баг цаг зарцуулт юм байлээ. Тэгээ хүүхдүүдэд уцаар яг хажууд сууж явахдаа уцаа аваад аав наймаар завгүй байна гэж хэлдэг. Яг бодит төл дээр аав нь жоохон тагтчээдэг ч юм уу эсвэл найзуудтайгаа хүзүү тоглоод сууж байгааг хараад би жоохон эмзэглэдэг. Яг нэг нөгөө тэр бол Монголын амьдралын нийтлэг алдаа л байгаа юм л да. Тэгэхээр тэр нь юу гэсэн үг вэ? Гэр бүл төвтэй биш ажил төвтэй байгааг ил харуулж байгаа. Ажил төвтэй болохоор найз төвтэй бас байгаа байхгүй юу? Айгүй их найзуудтайгаа цагийг өнгөрөөдөг. Мартин 8, Цэргийн баяр, бусад баярууд өдөржингөө хамт байсан мөртлөө ажил тараа дахиад нөгөө ажлынхантайгаа байдаг. Тэгэл ажил тараа шууд дэвлүүгээд очих хэрэгтэй юм болов уу? Би зүгээр боддог. Тэгээд уучлаарай би дахиад би бусад хүмүүсийн амьдралыг шүү зүгээр нийтлэг гаргаж байгаа алдаа дотроо эмзэглэж байгаа тэр мэдэрдэг мэдрэмжээ би хуваалцаж байгаа юм дээр. Тийм. Угаасаа бид тэр подкастыг тэгэл сонсох хүмүүс нь сонсоод сонсохгүй хүмүүс нь сонсохгүй тэгээд авах мэдээлэл аваад авахгүй тэгэл явж байгаа учраас тэрэн дээрээсээ санаа зовох юм байхгүй. За тэгээд өстө гайхалтай ярилцлага боллоо. Танд маш их баярлалаа. Тэгээд би авах гэсэн хариултуудаа бүрэн дүүрэн авлаа. Би өөрөө ч гэсэн суралцсан таны ярилцлаганаас яг би ер нь хэд нөгөө сургалт мургалт гэдээ яваад байгаа коуч болсон энэ төргээд эн чинь бас хов өний хөгжилд анхаарч байгаа юм чинь харьцангуй юмыг олон талаас нь ойлгодог, ухаардаг, анзаардаг болчихлоо байгаа л да. Тэгээд би хамгийн сүүлд юу гэж хэлэх гэж байна гэхээр одоо энэ чанартай цаг гэхээр
Хүмүүс нөгөө жижигхэн юм ч гэсэн жижигхэн хугацаа ч гэсэн чанартай цаглаад юм билээ. Би өчигдөр энэ дүүгийнхээ хоёр охинтой нэг манай ээж энэ төр ирсэн байгаа Монголоос ирсэн хүмүүс аахгүй. Манад тэгээд тэд нартай ингээд юу онгоц буудаа тоглохгүй нөгөө дүүгийн охин 10 настай охин их чи онгоц буудаа гэсэн чи би чи онгоц буудаж үзээг одоо ингээд 40 50 40 гаруй жил болцсон жижигхэн бахта ахтагаар нэг бууддаг гэсэн. Тэгсэн чинь тэгээд өө яадаг вэ энэ төр гэдэг нөгөөх нь зааж өгөө тэгээд буудсан чинь үгүй тэрүүн дээр хоёр хүүхдээ дээр кайф авж байгаа ялангуяа тэр 10 настай охин кайф авж байгаа гэж өстө өөр ингээд ингэж нөгөө надад ингээд дөрвөлжин шугамдаа цаас байхгүйсэн байхгүй. Тэгсэн чинь өстө хоёлаа энийг ингээд зургийг ингээд шугамдаа зураад ингээд онгоц буудгаад айгүй их юу гаргаж байгаа аахгүй хичээл чармалт гаргаж байгаа аахгүй тэгээд хэсэгэнд ирж ингээд марг 30 40 минут ингээд онгоц буудаа суусан аахгүй тэгээд би үгүй эн чинь хүртэл чанартай цаг юм байна штэ энэ ерөө би энэ хоёртаа ингээд онгоц буудаг байсан бол энэ хоёр маань нэг телевиз үзээд ч юм уу нэг iPad-н дээр нэг юм ягаад ч юм уу тэгэл нэг дийлэх сараал сууж байгаа штэ тийм учраас эсэх хүүдээ нэг чанартай цаг гэхээр заавал нэг ингээд хөл бөмбөг тоглуулах гал юунд төгжрээнд ягаал тий ингээд явах ч зүгээр нэг гэрте байхдаа нэг хөөрхөн юм цуг хийгээл нэг тэр дэлгэснээс олдуулаад тэгээд юм цуг хийж байхдаа бас ингээд нөгөө хүүхдүүдийнхээ сэтгэл мэдрэмж одоо бодол санаа бүх юм чинь сонсон шүү дээ тий тэгж байгаараа гэж зөвлөөд тэгээд энэ сайхан ярилцлагад дуусгая танд маш их баярлалаа тэгээд хүмүүст хэлэхэд бол та ч нэлээд олон бизнес авч явж байгаа бизнесмен хүн байгаа шүү дээ тий. Тэрнийхээ хажуугаар хүүхдүүдээ ингэж цаг гаргаад ялангуяа 6-аас хойш над руу бити уцтаараа гэд гэртээ хараад уцаа унтраана гэдэг бол үнэхээр баргийн ээж аваад тэгэхгүй байгаа гэдэгт би бол бүр итгэж байна. Тэгэхээр нэг өдөр ч болтгон тэгж сураараа тэгээд нэг өдөр тэгж 6-аас хойш уцаа авахгүй байна. Тэгээд дараа нь дэрэж нь 2 өдөр 3 өдөр гэд болгоод нэмэгдүүлнэ шүү дээ тий. Тэгж зөвлөе. Тэгээд маш их баярлалаа тандаа амжилт хүсье. Тэгээд манай нөгөө SEO Club-ын сургалтанд орж ирээд таныг ингээд ярьж байхад би юу яасан бах та ингэсэн байхгүй. Эмэгтэй хүн гэдэг бол бурхан байхгүй юу гэдэг чинь зүгээр боноод нөгөө ихэнх хүмүүс манай ангийнхан чинь бүгдээр л ихэнх эмэгтэйчүүд байгаа шүү дээ зүгээр таныг зүгээр бишрэл явцсан л да. Тэгэж эхнэрээ тэгэж хүндэтгэж байгаа хүмүүний ажралтай амьдрахаас жаах өөр хүүхэд нь хажууд нь ажралтай байхаас жаах уу гэж бодоод тэгээд би таныг урьсан урилгын маань хүлээж авсан танд маш их баярлалаа. Ирээдүйн хүн ажил үйлс бүх юмд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ирээ. За өөрийнхөө лайв дуулсанд маш их баярлалаа. Тэгээд өөрийнхөө бизнесээс хуваалцах Баатарчулан гэдэг хүнийг бас үнээр ингээд хичээж байгааг юм бас олж харж байгаад маш их баярлалаа. Тэгээд энэ бодгоор өөрөө надад том урам мотивац илүү сайн аав байх, илүү сайн иргэн байх, илүү сайн Монгол улсаа хөгжүүлэхийн төлөө нэг зүйлч гэсэн зохицохын төлөө тийм нэг ч гэсэн гэр дасахын төлөө би түрүүн подкастн дээр чинь бас өмнө зургалтан дээр чинь ярьжсэн. Миний бол амьдралын мэдсэн зүйлдэг үгүй нэг ч гэсэн үний амьдрал гэр дасахын сан гэж боддог. Тэгээд тэрэнд маань ингээд тусалж байгаа тэр утгаараа би танай подкастыг бүтээн зөвшөөрж нэг ч гэсэн хоёр ч гэсэн хүн бас миний ертөнцийг бас сонсоод энэс авах нь аваад бас тэ амьдралдаа хийжүүлээсээ энэ нь болохоор надаас ирсэн биш миний одоо залуу замдан байхдаа босгож боловсрол дээрсэн олж авсан тэгээд дээрээс нь энийгээ практиктай хэрэглээд болдгийм байх, бүтдгийм байх. Хүүхдүүд маань сайн сайхан явж гин тэ илүү сайн эцэг хүний сэтгэл хангалуун байна гэдэг энэ гоё өнцгөө харах юм боломжийг олгож өгсөн бас маш их баярлалаа. Тэгээд энэ подкастыг илүү олон хүн үзээрэй. Өөрөө чинь бас даавга өвчтөө маш их баярлалаа. Тэгээд ажилд нь сайн сайхан бүсий олон хүмүүсийн амьдрал коуч болоод олон хүмүүсийн амьдрал илүү баяр баясгалан өгөөрэй гэж хүсэж байна. Бид нар чи өөрсдөө мэдээд байгаа мөртлөө бас хийдгүү тийм заримдаа мэдгүй мөртлөө алдаа гаргадаг. Хүн гэдэг амьтан чинь хин нэгээр чиглүүлж ээж, хин нэгийг сонсож ээж, хин нэгээр зөвлөж ээж уушаа мотивац авч явдаг тийм бурхны бүтээл шүү дээ. Бурхан анханаас нь тэгээ бүтээсэн. Тэгээ төгс хүн гэж байхгүй. Би эндээ дандаа ямар нэгэн байдлаар хүнээс ямар ч хүнтэй уулзсан нэг юм авчих юм байдаг л ахгүй юм болгоно өөрсдөө гоё. Тэгэхээр тэр өнцгөөс нь харж бас одоо ингээд энэ залуугаас энэ авчия гэж ингээд подкастт орсон маш их баярлалаа. Тэгээд манай подкастын бүх хүмүүст аз жаргал сайн сайхан үсгийа баярлалаа. За маш их баярлалаа. Үзэгчдтэй ч гэсэн бид нарыг сонссонд баярлалаа. Тэгээд шеэр хийж бас түгээгээрээ хаа нэгтээ хэн нэгэн юугээ мэдэхгүй тэгэл
бас явж л байгаа нөгөө эцэг ихийнхээ үүрэг хариуцлагыг уг нь ойлгоод ухамсарлаад байдаг. Гэхдээ л бас игээл ажил амьдралынхаа баланс тэнцвэрийг яг хувийн ажилд юуны албан ажил энтрээ амжуулж чадахгүй, зохицуулж чадахгүй бас ээж аваад байгаа байхаа. Тэгээд энэ подкастын маань шеэрлээрээ түгээгээрэй гэж хүсье. За баярлалаа. Баяртай бүгдээрээ.